Hey guys, өнөөдрийнхөө бичлэгээр бүгдээрээ миний шүтэн болох миний хайр дуучин буюу би яг би зөндөө дуртай дуучин байгаа. Гэхдээ энэ номер 1-т байдаг ганц дуучаа. За тэрийг би тааш таах 5 секунд үү. 1 2 3 4 5 Billie Eilish байла. Таасан бол коммент дэвчээрээ заяа. Тэгээд энэ Billie Eilish-ийг би 2015 онд яг од болж ийсэн. Тэгээд би бол 2015 онд бүр нэг за яаж тоглох уу гэж бодож ирсэн талбарлахаа би яг ингэж анх яг анх эхлэхэд нь бол сонсдог байсан. Үнэхээр яг сонсдог мосдог гэж хэлэхгүй. Одоо би яаж 3 настайдаа тий Billie Eilish сонсдог ингэж явж явах вэ? Ер нь сонсдогоос Mama Natural нэг жижиг гэж үзсэн баха. За тэгэнгүүтээ 2001 онд төрсөн 12 сарын 18 төрсөн. Тэгээд одоо 25 настай гэсэн үг. Тэгээд Америкийн Лос Анжелес божид амьдарч байгаа гэж явж байна. Одоо төрсөн тийм хүн байна. Тэгээд мэрэгжил нь бол дуучин угаасаа мэдээж дуучин л байгаа л да. Өөр янз бүрийн мэрэгжил байхгүй гэж бодсон. Тэгээд хувийн амьдрал буюу те хідэн найз залуутайсан бай гэдэг нь бол би угаасаа нэг юм судлаагүй. Би угаасаа нэг юм судлахгүй зүгээр за нэг иймэрхүү төрлийн хүн байд юм да, нэг ийм хүн байд юм да гэдэг л юугаар би та нарт ингэж хэлнэ. Өөр ямар ч юм байхгүй. Зүгээр за би нэг ийм хүн дуртай тэгээд ийм хүн байд юм а гэдгийг хэлнэ. Гэхдээ ихийг нь мэдж байгаа хаа зүгээр. Яг 2001 он төрсэн энэ гэдэг нь бол нэг юм хүн мэдхгүй байгаа гэж байна. Тэгээд би эндээс хамгийн дуртай яг одоо яг сонсоод тийм яаж байгаа лаунж гэх нэг дуу байгаа. Би тэрийг яг сая яг өмнө би эхнээсээ хийх чахтаа яг тэн дээр би кофе райд авчих байх гэж одоо сая хийсэнгөө. Хөгжмийн төрөл нь болохоор pop, dark pop, electro pop. За би англи хэлтэй нэг сайн биш. Уншихтаа бас муу, амар муу. Би одоо тэгээд 2015 онд Ocean гэдэг Ocean is юу шиг бэ? За би бол дуулан буруу хэлтэл уучлаарай. Намуучлаарай. За. Нэг тийм үү юм бэ да. За. Тэгээд дууны үг хөвчлэн сэтгэл хөдлөл ганцаардал айдас хайр өөрийгөө олох тухай байдаг гэж миний хайлтан дээр гарч ирж байна. Би энийг Google-ээс хагаад тэгээд ерөөсөө Google-ээс ингээл яг сонирхолтой болов гэсэн бүх юмнуудыг хайгаад тэгэл энд одоо ингээд iPad-н дээрээ ингээд бүгднийг сайхан дарааллуулад бичсэн. Тэгээд одоо эндээс хараад явж байна. Тэгвэл бол би өөрөө нөгөө чийжлээгөө би ой санамж жоохон муутай. 2001 он төрсөн л чүтэдэг санаж байна. За тэгээд миний ингээд яг анх хизээ сонсож ирсэн байх би 3 жил за худлаарч 2 жил андуурч sorry. Тэгээд одоо хүүхэд нас нь Лос Анжелес ингээд Лос Анжелес хотод ингээд ерөөсөө ингээд байсан гэж байна. Тэгээд дээрээс нь ингээд Лос Анжелес ингээд гэрийн сургууль гэж би ойлгосон. Гэр бүлийн бүх хүмүүс урлагийн чиглэлээр ажилладаг юм байна. За би одоо ойлгосон. Ингээд урлагийн хөгжим ээж аав нь ингээд яваа штэ. Тийм болохоор ээж аваагаа хараад ерөн тэгээд дуулах, бүжиглэх тийм хобби юм болоод тэрийг одоо ажил мэргэжил болгоод явж байгаа юм байна. Би сая хийсэн штэ гэрээ бозолдгоо гэд. За энийг санаж хэлээд тав дээ. 11 настай дуугаа зохиосон байна анхныхаа. Тэгээд тэр нь алдартай болсон юм байна. За тэгээд одоо би ингээд ямар хүнтэй нэг амар дотны гэдгүү тэгээд хараад утсан чинь энэ болохоор би за уучлаарай. Ах нь биш үеж магадгүй шүү заяа. Гэтэ би ойлгохдоо ах нь хийж ойлгох тэгээд буруу юм л тэгээд уучлаарай. Тэгээд доор коммент дээр нэг нь биччихгүй дөө. За миний ойлгосон нь бол ах нь юм биш үү заяа. Уучлаарай. Би бол тэгж ойлгосон. Тэгээд ахтайгаа хамт агуулсан зөвхөнүүдийг би энэ тавьчих. Гэтэ яг одоо iPad дээрээ бас харуулчих гэж. За ер нь энэ тавьсан чи ямар хамаах вэ те.
би жоохон энэ дээр зайгаа жигнэс суудаг гэж юу за яг. Би ерөөсөө бүтэн энэ дээр тавьчих заяа. Тэгээд өөртөө унш. Би бол зүүн уншиж чадахгүй байна. Уучлаарай. Тэр нь бол энэ бичлэгийг бол та нарт яах гэж хийж байгаа вэ гэхэд яг би өөр бол одоо ингэж та нарт ингэж зүгээр л ийм хүн байдаг. Би ийм хүн дуртай гэдгээс шийдэл те энэ хэдэн он төрсөн те яг би тийм хэлсэн л те. Гэхдээ энэ те тим хүнтэй нийлжсэн те тим тэр бол би уусаа хийж чадахгүй. Тэрийг тэгээд яг тим төрлийн бичлэг гэдэг хүмүүс нь үлдээ яа уучлаарай. Зүгээр Билли Айлиши талаа нэг амар хүмүүс бичлэг хийдэг болохоор зүгээр за нэг ийм дуучин байна шүү. Энэ дэлхүүгээр ийм сайхан гургалтай шиг холоотой тим дуучин байна шүү гэж үзүүлж байна. Тэгээд одоо та хамгийн сайн мэдээ нөгөө нохоо үсэдэг шүү дээ. Нохоо өнгөтэй нэг иймээс нохоо өнгөтэй гэдэг шүү дээ. Тэрнгээр та нар амар мэдэх баг. Тийм. Тэр амар заяа би бүр тэр нэг юм амар тэр нь ах ихч сонсдог байсан. Тэгээ би ихчээ сонсдог. Нэг ийм хүн биш үгээ тэгээд 2 жилийн өмнө тэгээд судлаад за энэс та гоё дуртай ба гэж ингэ шүтдэгсэн баа. Гэтэ би одоо тоглоомч Лос Анжелест очиж байгаа дуусчихвал би баялаа. Миний зүрх сахсахаа гэдэггүй. Тэгээд угаасаа та мэдэх байх өөрмөц стилтэй тэгээд ихэвчлэн надад суулгах хувь зүмсдэг бай. Тэгээд дараач өөр хүн суулгачаа бол би энэс арай бэлдээд тий арай гоё хийх гэж би хичээх болно гэдэг. Амжилт нэг хангалттай би амжилт заяа. Би бүр энэс сайныг бэлтний заяа. Гэтэ би өмнөх хичээлээс дээрсэн мас би гоё гэрэлтэй болсон байна. Гоё харахгүй бич гээл байна. Тэгээд гоё бичлэг хийхээ бүр өрөөд болсон байна. Одоо энэсийг ерөн ингэ тохируулаад гоё болно заяа. Саналтай болсон байна. Тэгээд одоо хин ч одоо Google-с ингээ Билли Айлиш гэж хайгаад гараад ирчих штэ бай гэж бодож байгаа байж магадгүй. Гэтэ би нэг өчигдөр шүнжигөө ингээ суугаад бичээд бэлдсэн болохоор та нар минь жоохон намайг дуустал утсан гэж бодож байна. Билли Айлиш story өөрийнх нь хувийн дэлгүүр гарч ирнэ. Би барыг Билли Айлиш үнгүй реклам хийдэг тассан да. Надад ч реклам хийлгэн чигч байхгүй л та. За энд заяа би хамгийн би үгүй ингээ Билли Айлиштэйгээ те мерчийг авах гээд ингээд миний сэтгэл үгээ байгаад байгаа мөрлөж мөнгө алгаа. Энэ 20,000 гэвэл би шууд авна. Гэтэ ийм үнэтэй байгаа юм би одоо хий авах уу те? Барахтай аавыг хөө авч чадахгүй те аавыг хөө. Одоо энэ заяа бүхэл бүтэн ингээд аймаа алдартай те юу болсон юм. За би энэ дээр зураг оруулчих заяа. Бүхэл бүтэн тийм алдартай байсан зүйлд нь $80. Бүхэл бүтэн $80 штэ $80. Үнэхээр гайхалтай. Тэгээд ийм $60 заяа. За тэгээд өөр шивтгээтэй юу нь болохоор $60 гэж байгаа заяа. Одоо тэгээд бүгдээрээ нэг цамцыг сонгож авах юм бол $80. За бүр хамгийн үнэтэй $200 гэж штт. 200 гэдэг чинь 600,000 бараг л 600-аас их байгаа. Гэтэ би зөв багцаагаал $1 3,000-аар авчлаа л да. Тэгээд энэ $100, $45, $80 муу подолк $80 гэж байна штэ хүмүүсээ эдэх. Амримо. За. Тэгээд энэ миний бүр ганц авч болохоор те миний бүр ганц мөнгө хүрэхээр $10 ухаа заяа. Энэ нь хэд гэж за таарай. Юу гэж за та юу гэд энэ хэлээч те шоколад. Шоколад би $10-аар шүүдэхтэй авах нь шүү дээ. Тэгээ Билли Айлиших болохоор авах хэрэгтэй. Удахгүй нөгөө би энэ одоо кино театраар нийгэм зарлаж байгаа. Гэтэ яг кино театрт очих үедээ би тантай энийг хэлнэ. Тийм болохоор яг кино театрт нэг юм болж байгаа. Тэндээ зэрүүлээд 15-ын попкорн тэгээд нэг ундааны сав байсан байна. Гэтэ би энийг хадгалнаа. Стикер $15 гэнэ би нэг бол авч чадах. Тогсоо миний баг 7-ны ажлын мөнгө юу. За. Нэг иймэрхүү Билли Айлиш гэдэг нэг иймэрхүү нэг тааш нэг зүг үлдээчий тэгээд үлдсэн нэгэндээ судалмаараа үлдээ судлаад за нэг иймэрхүү хүн байдаг шүү гэдэл би зөв танд харуулсан шүү тэгээд за тэгээд муу ус мал уучлаарай би дараачудаа сайжнаа тэгээд баяртай.